Сургуульд орох тал дээр сурагчид маань болон ер нь эцэг эхчүүд маань бас өөрсдөндөө аягүй том дарамт шахал тавьдаг. Тэр нь юу вэ гэхээр би заавал топ 10-т орох юм бол тэр сайн их сургууль. Бусд нь бол муу гэж бододдаг. Гэхдээ топ 100 дотор маш их сайн их сургуулиуд байгаа. Топ 1000 дотор маш их сайн их сургуулиуд байгаа. Бүр цаашлаад топ 1000-аас гадна байгаа их сургуулиуд магадгүй танд илүү тохирох сургуулиуд байж болно. Тийм учраас бас заавал ингэж шилдэг ч юм уу үнэхээр сайн их сургуульд орохгүй бол амьдрал чинь сүрэх гээд байгаа гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгээ сургууль гэдэг бол эргээд одоо тэр топ сургууль танд хамгийн сайн тохирно гэсэн ойлголт биш. Таны фит буюу тань хүрсэн сургууль хамгийн сайн тохирно. Тийм учраас сургуулийнхаа сулгааг сайн хийх хэрэгтэй. Миний бодлоо бол амьдралыг чинь сүрүүлдэг тийм ингээ бүр ингээ амьдралыг дуусгачдаг ямар ч тийм шийдвэр байдгүй. Бүх шийдвэрээс бид нар суралцаад ингээд өсөд хөгжөөд явах боломжтой. За ялангуяа өсвөр насны хүүхдүүд маань алдах гэдэг зүйл бол маш гой зүйлээдэг баг ингээд тоглож байгаа юм шиг. Тэр алдаад одоо тэгж амар унна гэсэн зүйл байхгүй. Алдаад тэндээсээ суралцаад улам илүү хөгжөөд явдаг учраас бас ирээдүгөө хараад тэгж айгаараа өөрийгөө тэгж их дарамтлаараа стрессдүүлээрэй гэж юмэр.